За сайн бацгаана уу? Би болохоор 6 жил ерөнхийдөө харааны шил зүгээд явж байсан. Тэгээд давхар нөгөө волейболын спортоор хичээлдэг, сонирхлоороо хичээлдэг, тоглодог болохоор тоглохдоо линз зүүн гээд ер нь бол шил зөөх маш дурггүй, линз зүүх нь нүд аргаа төвхтэй гээд тэгээд судалж байгаа тараагаа тэглүүлээ гэж ер нь шийдсэн байгаа. За тэгээд Монголоос нэлээ их судалгаа хийсэн. Тэгээ монголоор ч хайжуудсан, англиар хайжуудсан. За тэгээд англиар хайхаар яг BJ-ийн имлэг ер нь бол солонгосынхоо топ 5 имлэг гэж гарч ирж байсан. Тэгээд фэйсбүүкээр хайгаад утсан чи ашгүй нэг монгол орчуулагчтай пэйжтэй байж таарад тэгээд холбогдоод цагаа захиалаад тэгээд ирж уулзсан байгаа. Тэгээ Монголоос ирэхдээ бол би нөгөө Smile Pro хаалгаа хийлгэнэ гэд бүр төлөвлөсөн, бүр бараг дотроо бол шийдсэн ирсэн. Тэгээд яг ирээд эмчтэй үзүүлээд ингээд маш олон аппаратаар шинжилүүлээд үзсэн чинь миний нүдэнд бол ямар ч лазер хийх боломжгүй. Зөвхөн одоо линз суулгах ажилбарл хийх боломжтой гэдэг хариу авсан. Тэгээ тухайн үедээ нөгөө огт төсөөлөөгүй хаалгаагаа хийлгэхээр болоод маш их одоо айцтай сандралтай болж эхэлсэн чинь ерөөхдөө орчуулагчтайгаа болон эмч нартайгаа маш сайн зөвлөдөөд асуугаа зөвлөгөө авсны эцэст шууд хаалгаанд орохоор шийдсэн байгаа. За тэгээд яг хаалгаанд орохын өмнө бүр маш их айсан, амар айсан. Тэгээд нүдэндээ ингээд мис үргэн гэхээр амар айцтай байсан. Тэгээд яг ороод хаалгаандаа ороод эхний нэг нүдээ ингээд хаалгаанд хийлгэсний дараа нөгөө нүд рүүгээ шилжчихэд би ингээд тайвшраад хоёрт нөгөө нүдээ хийлгэхдээ амар ингээд тайвширч хамаг бие сул тавьсан ингээд ингээд болоо байсан юм байна гээд амар ямар ч айцгүй хийлгэсэн. За тэг яг маргааш өглөө нэхэд бол би ингээд ямар ч асуудалгүй бүх юмыг харж эхэлсэн. Тэгээд сэтгэл бол маш өндөр байгаа.